Улсын хурлын гишүүдээс юуг юу нь хүсэж болох юм? Тэд нар очиод өөрөө юу хийх юм? Бид нар сургалтын төлбөр худаг нэхэд ээж болох юм уу? Манай хогийг ач. Тэгэхээр бол яг улс төр дээр улс орны хэмжээний үндэсний хэмжээний асуудлыг шийдэж байгаа. Одоо улсын хурл гэдэг бол хууль тогтоодог байгууллага. Тэгээд дээрэс нь улсын хурлууд иргэдийн төлөөллийн байгууллага. Тийм төлөөллийн байгууллага гэдэг утгаараа яг эдийн засгийн нөөцийг хуваарлаж байгаа байгууллагад хяналт тавьдаг. Одоо сургууль руу хэдэн төгрөг байрлах юм те, эмнэлэг рүү хэдэн төгрөг байрлах юм. Одоо компаниудаас хэдэн төгрөгийн татвар авах юм. Тэрэн дээр таануусын төлөөлөл болж очиж байгаа юм гээд хяналт тавих хэрэгтэй байхгүй. Тэгээд тэн дээр сургууль дээр бага мөнгө хуваарлал, их мөнгө хуваарлаа гэдэг хуулийн баталдаг юм уу? Төсвийн баталдаг. Тийм тэгээд тэрийг удирдах хүний томилж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын багтаан томилж байгаа. Одоо бол манай үндсэн хуулиараа бол олон улс нь нам эвслийн одоо дарга нь ерөнхий сайдаар бага авч ороод тэгээд улс орны эдийн засаг нийгмийн амьдрал бүхэлд нь удирдах. Тэр багийг бид сонгож байгаа